жирэмсэн ээжүүд ингээл орой олоод эсвэл нэг шөнийн цагаар гинт ийм ч мэдмээр, тийм ч мэдмээр. Тэгэхээр энэ нэг бас нэг айгуу тийм мэдвэштэй асуудал байгаа байхгүй. Бид нар бол хэвээ үед жирэмсэн биш байх үед хүн бол яг ямар хоол хүсэж байгаагаа тэр болгоно их мэддэггүй шүү дээ. Үлсэх мэдрэмж байдаг болохоос ш яг нэг тийм юм мэдчихэмсэн гэдэг нэг ховор те. Их сахарын дуртай хүн бол яг хаа сахар нь басаад ирэхээр амттай мэдчихий гэж боддог. А гэтэл жирэмсэн хүнд хамгийн давуу тал нь тэр байт юм байна. Жирэмсэн хүн бол яг ямар минерал дутагдчихээн тэрийг хооллох, идэхийг хүсдэг, мэдрэмж төрдөг. Тэр айгуу давуу тал. Яагаад бол тэр чинь байгаль цаанаас зогсож штэ. Чи жирэмсэн, чиний хүүхдэд одоо яг шүн болох гэж байна. Чамд мелатонин бодис багасаад энэ мелатонин гэдэг чи одоо бидний нэг нойр бүргэх, унтуулахад бэлтэх даавар байгаад байгаа. Тэр нь юунаас үүсдэг гэхээр нэг уургийн бодисоос үүсдэг байхгүй. Тэгэхээр хүн одоо жишээлбэл шүн унтах гэжсэн ал гинт нэг махта хоол идмээр санагдаад тэр нь яасан гэхээр одоо чиний хүүхдээ ясны бүтцэнд яг гин уург хэрэгтэй. Чи одоо нэг уург идээд тахта тэрийг хэтрүүлэхгүй л идээд зөв идээд явах юм бол хүүхэд бол янз бүрийн тижэл бодисоор дутагдахгүй ээж ч гэсэн дутагдахгүй л гэсэн үг байхгүй.